Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр жимстэй амтад тарт хийсэн байгаа. Эхлээд кексээ хийцгээе. Орцонд маань 1 ширхэг өндөг 50 г сахар, 1 чимэг давс, 100 г цэцгийн дос, 200 г гурил орно. Бүх орцож ороод мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо бүх орцуудаа нэг савнд хийгээд сайн зуураад өгнө. Цэцгийн дос маань өрөөний хэмд зөөлрсөн байх ёстой. Ийм болохоор нь гараараа дарж хавтгаалаад хүнсний скотчнд боогоод хөргөгчөнд 1 цаг байлгана. Энэ хооронд кремээ хийцгээе. Кремд маань 2 ширхэг өндөг 55 г сахар, 1 ут ванилийн сахар, 500 мл сүв, 30 г хүнсний цардуул буюу хархмаал орно. Эхлээд сүүгээ плетгэнийхаа дундаж хэмдээр халааж буцалгана. Ингэхдээ сүүгээ доор нь наалдуулахгүй тулд ойр ойрхон хутгаж өгөөрэй. Сүүгээ ингэж буцалсны дараа үлдэгдэл бүх орцуудаа нэг савнд хийгээд ойролцоогоор 1-2 минут сайн хутгаж холино. Одоо дээрээс нь сүүгээ хийж холиод плетгэнийхаа дундаж хэмдээр өтгөртөл нь болгоно. Ингэхдээ дасралтгүй сайн хутгах ёстой. Би 1-9 хүртэл халдаг плетгэний 5 дээр нь болгосон ойролцоогоор 5 минут болсон байгаа. Ийм өтгөн болоод ирэхээр нь гаргаад нэг савнд хийгээд дээгүүр нь хүнсний скотчоор бүтээгээд хөргөө тавьчихна. Хүнсний скотчоор бүтээснээр дээр нь хөрс тогтдоггүй байгаа. Одоо тартны хивээ цэцгийн досоор дослоод тавьчихна. Ийм хив хэрглэж болно. Хэрвээ тартны хив байхгүй бол ийм аяган кексний хив хэрглэж бас болно. 1 цагийн дараа гурилаа гаргаад баг зэрэг нухаад жигэд илдээд өгнө. Ингэхдээ ойролцоогоор 2-3 мм зузаантай байгаар илтгэхэд болно. Мөн хэд их хуурай гурил хэрэглэх шаардлагагүй. Ингэж илдсэн гурлаа одоо хэвлэн. Хэвлэхдээ тартны хивнийхээ хүрээ зах хэсгээс нь ойролцоогоор 1-1.5 см хэмжээтэй байхаар илүү гаргаж хэвлэнэ. Одоо зурмгаа хэвэндээ хийгээд жигэд дараад өгнө. Яг ийм дарааллаар үлдэгдэл бүх зурмгаа хэвлэн. Илүү гарсан зурмгаа ингээд хутгаар тэгшлээд авчна. Одоо суур хэсгийг нь сэрээгээр хатгаж нүхлээд урьдчилж халаасан шарга шүүгэнд дээр дооруулсан 180 градуст 15-20 минут болгоно. Ийм болохоор нь гаргаад хөргөө тавьчихна. Кексээ бүрэн хөрснийхэн дараа кремний уутанд хийгээд ингээд жигэж шахаад өгнө. Хэрвээ кремний уут байхгүй бол халбгаар халбагдаад хийчих бас болно. Одоо дээрэс нь эдгээр жимсээр чимэглээд өгье. Өөрийнхөө дуртай ямар ч төрлийн жимсээр чимэглэж болно. Яг энэ орцоор 6 ширхэг тарт гарсан. Миний хэрэгэлсэн энэ хэв ойролцоогоор 10 см хэмжээтэй байгаа. Хэвнийхээ том жижигээс шалтгаалаад хэдэн ширхэг гарах нь өөрчлөгдөж болно. Мөн дээрэс нь сахарын пудрээр чимэглээд өгч бас болно. Ингээд маш гоё амттай жимстэй тарт маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт ивэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.